өөртөө итгэлгүй байна. Яах вэ? Би имлэг хөвгдөх яах вэ? Миний имлэг итгэвтэйсэ. Би тэгтээ айгу өөртөө итгэлгүй байна. Яах вэ? Модод төлөө хичүүл яа гэм бэл. Сайн байцгааны YouTube үзэгчтэй өнөөдрийн маань бичлэг тавтай морил гачиг дээрээс харсанчлан өнөөдөр нэгэн аимшигтай зүйлийг турш үзэхээр шийдсэн байна би. Гэхдээ би яг өөртөө яг итгэлгүй байна. Яг энийг бүр нэлээд халуун ногоотой гэдгийг би бол мэдж байна. Халуун ногоотой ч юм уу хийддэг. Гэхдээ энэ бол шал өөр. Яагаад вэ гэхээр Lil Nitro гэдэг энэ дэлхийн хамгийн халуун ногоотой gummy bear. Энийг дурч үзэхээр шийдсэн байна. Би энийг бүр айл 7 сар тавцсан байсан. Тэгээд дурч үзэхгүй явсаар байгаа. Тэгээд яг энийг Керманда хийгээ яваад хам тэнийг санагдаад байна доо. Айгу хөөрхөн жижиг ингээл нөгөө нэг юу Haribo Maribou зүгээр л энгийн gummy bear шиг харагдаж байгаа мөртлөө Nitro аюултай warning gummy bear гэдгэд билнэ үү? 9 сая Scoville гэдэг нэг ер нь халуун ногоо ингээд ер нь бол хэмждэг нэг тийм байд юм байна л дээ. Тэгээ би бас сайн тэрийг бол мэдэхгүй. Тэгээд тэр нь ерөнхийдөө бол энгийн одоо нөгөө халапеногоос 900 дахин халуун ногоотой гэж байгаа байхгүй юу? Би ч нэг халапено идэх нэг дуртай биш. Ингийн халапено идэхэд л ер нь ингээл бас ингээ халуун ногоо ингээд часаас гэдэг хэлдэг. Тэгээд би нөгөө нэг юу Булдагийн одоо 2 үрчих байдаг штэ. Тэрийг бас идчихсэн. Тэгэхэд ерөнхийдөө бол ам ингээд цэгээд ингээд гэтээ ерөнхийдөө бол идэж чадсан. Гэтээ тэрнээс нэлийн хэмбэлээ. Тэр Булдагийн 2 үрчих нь гэхэд чинь хэд байсан. Ерөнхийдөө бол энээс бол бага. Энэ бол бүр үнэхээр халуун ногоотой. За тэгээд энэ юу бас чаленжтай юм байлээ. Тэр нь юу гэдэг юм бол бусад нөгөө нэг юутайгаа адилхан нөгөө нэг one chip challenge гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан яадаг вэ гэхээр идээд залгисныхаа дараа 5 минут юу ч хэрэглэхгүйгээр төвчих ёстой. 5 минут тиснийхаа дараа ер нь халуун ногоогоо яаж болох тал дээр бодсны эцэст ийм зүгээр ийм хоол ийм чихэрлэг соустай ийм юу ханы мах. Тэгээд энэ болохоор зүгээр юу халуун ногоогүй ийм гоймон терияки соустай. Тэгээд надад ийм алюминий шүүс байна. Тэгээд алин байна, жүрж байна. Иймэрхүү юмнуудаар харах залаад халуун ногоо ингээд хитрхи байгаа юмнуудын буулгая гэсэн бодол байна. Тодорхой шалгаж үзсэй. 2019-18 онуудад нэлийн бас цөм авсан юм билээ. Гэтэ ерөнхийдөө бол one-chip challenge-тай төстэй хэмжээний юу халуун ногоо ер нь бол адилхан 9 сая. Зия. Хотод гайгүй хатаа юм идэхгүй. Ухаалтаад энийг яг эзний дараа би ухаалт онно. Би имлэгт хөрөгдөх яах юм. Яагаад нэ? За. Яа, шот хилэн дээр наалдаад нэг тийм үнэхээр яг юм халуун ногоо нөө халапено шиг амттай байна. Залгахад мэдэгдэх баха. Би ингээд амд дотор шүлстэй амт байж байгаа тань. Цагаас 5 минут. Ди тавиад эхэлсэн байгаа шүү. Салхицсан байгаа. Йой. За бурхан минь имлэгт итгэвтэйсэ. За. Яна. Бурхан минь
Гайгүй. Яг пүн хэл 근데 шууд амар орж байна. Битгий агаар орол. Тэнзуга өндөр Гэтэ яг хөө YouTube дээрээс хүмүүсээ бас нэг хайггүй. Хараа хараа анта андо ингээ нэг араа юус нэ долоо хурга ха 4 3 2 1 тэг наа дууссан шүү. Гэтэ яг шууд ингээл араас ингээл юм уугаад ах шаардлага байхгүй гэж би бодож байна. Булдаг хийж хахад яг халуун ногоон ингээд байж хахад араас ингээд ус мус суугаад ингээд сүм уухаар бүр ингээд дөрүлзээд ингээд бүр улам ингээд халуун иргээд байдаг байхгүй юу? Миний хувьд амар халуун ногоотой байлаа. Үүсэхгүй тэрийг бол бас тэгэж бас төсөөснөөс бүр айжснаас бас ер нь бол гайгүй байлаа. Тэгээ харж байгаас ингээд ер нь бол ингээд бүтээ яриад айгүй хямдхан юунаас one chip challenge-аас хямдхан байсан. Энэ Amazon-оос нэг $10 тавлаа та. Энэ хямдхан. Тэгээд бусад YouTuber-уудыг Lil Nitro challenge-ийг хийхийг би бас хүсэж байна. Lil Nitro турч үзсэн анхны Монгол YouTuber болж байгаа шиг байна. Тэгээд миний хувьд гэх юм бол халуун ногоон нэлээд их байлаа. Гэтэ олон халуун ногоотой юм иддэг хүний хувьд сая ихний яг нэг минутанд яасныг харсан мэт тэгээд зогсоод бүр аимшигтай байлаа. Яг орох тэр явцсан аимшигтай байлаа. Тэгээ хилэн дээр амьсгал би нөгөө нэг гээд ингээ амьсгалсан чинь миний нөгөө нэг хил бүр улам ингээд дарилцаад бүр амар болоод шатаад тэнгууд нь амаа хамхаад тэг зарим нэг аимшигтай ингээд бүр ингээд амаа хамхитгүй хүмүүст энийг ам руу хийгээд тэгээд амын хамхиулсан зүгээр юм биш үү. 10-аас савцаа халапено бүр амар ингээд ихсгцэн ингээд халуун ногоо ингээд яг ингээд амтагдаад байгаа байхгүй юу? Чигэрлэг биш. Халапеногийн бүр аимшигтай хөлбөр. Тэгээд миний бичлэгтэй мань хамт хийсэнд баярлалаа. Энэ айгу богинохон бичлэг шиг болох шиг боллоо. Босож YouTube руу ч бүрээс гэдсэн чи би харин нэр төрөө хамгаалж бодлоо. За тэгэхээр миний бичлэгтэй хамт хийсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Би одоо эднэрийгээ тэгээ зүгээр хоол болгоод араас нь тэгээд бай.